үндэсний уламжилт баяраараа үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэж эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулцгаая. Үндэсний үйлдвэрлэл, үндэсний бүтээгдэхүүн үйлчлэгийг дэмжинэ гэдэг бол өөрөө зөв ойлголт. Юу вэ гэхээр ер нь бол яг маркетрууд бид нар бол магадгүй энэ сэтгэлгээг бүрдүүлж, энэ сэтгэлгээгээр ашиглаж одоо хэрэглэгч нарт нь яаж хүргэж болох вэ гэж одоо толгой ажиллуулж боддог. Тэгээд яг гадаад орнуудад бол ерөнхийдөө үндэсний үйлдвэрлэл гэдэг бол ойлголт бол их олон хүрээнд ойлгогддог л доо. Жишээлбэл Америк нэгдсэн улсад магадгүй бусад орнуудын бараа бүтээгдэхүүн үйлчлэгээтэй өрсөлдөх техник хүрээлэл байна. Хоёрдугаарт муж улсуудын одоо хүрээлэлд өрсөлдөх хэмжээнд байх одоо юу гэдэг франчайз бүтээгдэхүүнүүд байна. Гуравдугаарт магадгүй нөгөө Америкийн нэгдсэн улс маань өөрөө одоо цааш хүмүүсийн одоо нийлбэр орон тэр утгаараа тухайн одоо үндэстэн өөрсдийнхөө хэрэглэгчдийн одоо бүтээгдэхүүн үйлчлэгийг дэмжих гэдэг тийм. Энэ бол ямар ч баяр дээр яг харагддаг л да. Магадгүй тухайн үндэстэн бол өөрсдийнхөө яг ресторан баар үйлчлүүлэгч юм тийм. Бүтээгдэхүүн үйлчлэгийг нь авах гэдэг. Энэ нь манай одоо цагаан сарын үед бол бид аль болох өөрсдийнхөө үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж энэ бол одоо бусад үндэстэн стангууд магадгүй баяр хөөрөөр жишээлбэл өөрсдийнхөө гэр бүлтэй өөрийнхөө одоо юу гэдэг хамт найз нөхөд үндэстэн ихтэнтэйг тэмдэглэдэг шигээл ерөнхийдөө бол бид ч гэсэн үндэснийхээ үйлдвэрлэл үндэснийхээ бараа бүтээгдэхүүн үйлчлэгийг авч ашиглах нь үндэсний баяр наадмаараа мэдээж үндэснийхээ бүтээгдэхүүн үйлчлэгийг ашиглах гэдэг бол ямар ч үндэсний хийх ер нь бол ажил л да тийм. Юу гэсэн үг вэ гэхээр магадгүй бид өөрсдийн баяр өөрсдийн одоо төрсөн өдөр янз бүрийн одоо баяр баясгаланг хуваалцахдаа өөрсдийн гэр бүлээрээ байж өөрсдийнхөө магадгүй компани хамт олноор байж ямар арга хэмжээ юм бол тэмдэглэдэг. Үндэсний хэмжээнд бол мэдээж магадгүй ямар ч баяр ямар ч одоо ёслолт арга хэмжээг үндэснийхээ бүтээгдэхүүн үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж монголчууд бид тэгж баярлж байвал ер нь хойш улс орны хөгжил тэгээд магадгүй бас нэг зөв баярлах цаашлаад одоо ёс заншил уламжлалаа хамгаалан үлдэхэд бас чухал үүрэг ролтой болов гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол монголчууд бид бүгдээрээ үндэснийхээ баяр наадам цагаан сараараа магадгүй ирээнээс орж ирсэн бараа бүтээгдэхүүн үйлчлэгийг авахаас илүүтэйгээр өөрсдийнхөө үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн үйлчлэгийг ашиглаж дэмжиж одоо худалдан авалт ийл зөв болов өөрийн одоо мөнгөний хөлсөлийг татгаалахад болонтэй гэсэн үг болов. Ямар ч мэдээж улс орны магадгүй орлого зарлага аль болох дотгошоо чиглээд хин хинийгээ дэмжиж тэ. За үүн дээр би нэг жишээлбэл байна л да. Гадаад магадгүй монголчууд биднээс ч юм ингээд байж ахт ч юм ингээд ажиллаж ахтаа миний хувьд ажилласан юм юу вэ гэхээр жишээлбэл солонгос хүн бол заавал нэг солонгос өөрийнхөө ресторан ч юм уу солонгос бараа бүтээгдэхүүн ч юм уу тэ. Яг л солонгосын юмыг ашигладаг. Магадгүй хятадууд нь яг хятадынхаа одоо ресторан хятадынхаа нэг үйлчлэгээний төв хятадынхаа нэг одоо юу гэдэг хүнсний ойлгомжтой хавцаанаар ерөөсөө л яг л хүний нохой тэгэхээр өөрийн нохой гэж яг энэ одоо хилцүүгч юм те. Энэ бол яг Азийн орнуудын хувьд бол маш одоо ингээд жишээлбэл Америкт бол айгүй анзаарэгдсэн зүйлийн нэг л те. Магадгүй монголчууд бид ингээд өөр ямар нэгэн брэнд бүтээгдэхүүн хайгаад яваад байдаг ч юм уу те. Одоо хин нэгэн монголоо харахаар магадгүй нэг цухтаагаад ой надад бай болчихгүй гэж боддог. Энэ сэтгэлгээ бас хайрлах хэрэгтэй юм болов. Үндэсний уламжилт баяраараа үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэж эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулцгаая.
цагаан сар гэхээр ирээнүүд байждаг шүү дээ. Тий. Ирээнүүд бүх мөнгөний урсгал гарч байдаг. Тэрийг болж цагаан сар гэж монголчуудын баяр учраас монголчууд өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг багцсан авч өөрсдийнхөө баяр болгох гэж. Үндэснийхээ хувьсыг бэлгээ бол одоо тэр бүтээгдэхүүнээ мадлынхаа бүтээгдэхүүнээр одоо бараа янз бүрийнхаа юм бэлгэж явах зүйлтэй болов. Тэгээ хамт олонтой цагаан сарын баярын минь зүтгэдэг гэж яа. Яг би бол жил болгон өвөө юм авчихсан одоо өгөөчийн хэвэн боо авч өгдөг. Тэгээд ерөнхийдөө угаасаа цагаан сар болгоно уламжлалтай хоёр тийм учраас аль болохоор уламжлалт одоо яс ажлаа хадгалж тэгээд үндэсний бүтээгдэхүүнээ дэмжихийг боддог жил болгоо. Тэгээд ерөнхийдөө бол хэвэн боо чихэрнүүдийг ч гэсэн чихэр одоо янз бүрийн монгол чихэрнүүд байдаг шүү дээ. Тийм чихэрнүүдийг хэрэглэхийг боддог байгаа. Тэгээд бас боозаа гоё тэг юуны алтан тариа ч юм уу сайхан бод одоо гурлаар ингээд сайхан боозоо чимхэд яадаг байгаа. Хүн болгон өөрсдийнхөө Монголынхоо зүйлийг дэмжих юм бол цаана бас адилхан монгол хүн тэр зүйлийг чинь хийж байгаа. Тийм учраас бид нар өөрсдөө дэмжиж өгөх юм бол цаад бид нар бие бинийгээ харилцан дэмжиж одоо улс орны маань хөгжүүлж гисэн хамаагүй хувь нэмэр үнэтэй хувь нэмэр болох учраас дэмждэг. Үндэсний уламжилт баяраараа үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэж эх орныхоо хөгжүүлд хувь нэмэр оруулцгаая. За ингээд удахгүй одоо үндэсний их баяр цааш шинийн баяр болох гэж байна. Тэгээ ер нь монголчууд цааш шинийн баяраараа монголчууд ирээнийг хөгжүүлсэн гэж монголчууд бид зөндөө ярьдаг шүү дээ. Жил болгон л ярьдаг. Тэгээд ер нь бол тэр үеийн одоо бараа эргэлт тэр үеийн одоо тэндээс одоо цагаан сарын болж байгаа тэр нэг цөөхөн хоногийн хугацаанд хэдэн тэрбум төгрөг одоо тийшээ урсдаг гэж ярьдаг. Тэгээд ер нь жил болгон л бид нар нэг янз бүрийн ирээний цорх хоймс ч юм уу нэг чанаргүй тийм ээ бараа төтгөнөөр сайхан тэр үндэснийхээ баяраар нэгнийгээ ингэж хуурж байгаа юм шиг нэг өнгөрөөдөг. Тийм тохиолдол ер нь их л гардаг. Тэгээд ер нь монгол хүмүүс бид нар үндэсний одоо хөгжил, монгол орны хөгжил гэж маш их ярьдаг. Эх оронч хүн гэж их ярьдаг. Гэхдээ зөв миний хувьд бол эх оронч гэж одоо бид нар хил дээр очиж буу бариад эсвэл одоо юу гэдгийг цээжэд дэлж орлож хашгирахтаа биш. Зүгээр дэлгүүрт ороод монгол хүний гараар бүтээсэн тэр нойлын цаасыг тийм ээ монгол шошготой хэдийгээр гой сайхан биш ч гэсэн хэдийгээр нэг гял цал биш ч гэсэн тийм ээ монгол хүний бүтээсэн тэр нэг жижигхэн одоо эсхий таавч хийх ч юм уу монгол хүний гараараа хийсэн монгол цамцыг эсвэл монгол хүний одоо юу гэдгийг энэ тэнд сурж ирээд нэг нойлын цаас хийсэн нэг ногоо даршилсан байхад тэрийг ингээд дэмжиж авах юм бол энэ бол монгол хүнээ дэмжиж байгаа маш том хувь нэмэр гэж би боддог. Тэгэхээр энэ ч гэсэн ер нь бол эх оронч хүний бас нэг үзүүлэлт юм болов гэж бодд юм аа. Тэгэхээр ер нь бид нар энэ баяраараа үндэсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ дэмжиж гэсэн бас уриалгыг залуучуудаа бас уриалмаар байна. Тэгээд бас нэгэндээ хилээд одоо бол ер нь монголчууд маш их зүйлийг урлаж бүтээдэг хийдэг болсон байна. Одоо өчигдөр би дэлгүүрүүдээр бас явж үзтээ. Одоо монголчууд ер нь дээл хувцас одоо хөрөм тийм ээ. Тэгээд гутал хувцас оймсноос эхлээд тэгээд гоо сайхны бүтээгдэхүүн тэгээд хүнсний зүйл бол маш одоо олноор хийдэг. Одоо даршилсан ногоо гэх мэтлэн тийм ээ. Тэгэхээр ер нь бид нар үндэсний бүтээгдэхүүнээрээ сайхан ширээгээ чимээд одоо юу гэдгийг хүн болгонд үнэтэй тийм бүтээгдэхүүн авч өгч чадахгүй ч гэсэн баг нэг гэр бүл зориулаад нэг сайхан чанартай үндэснийхээ үйлдвэрлэлийн одоо үнэтэй сайхан чанартай эд зүйлсийг аваад өгсөн ч баг болохоор л байгаа юм л да. Тийм болохоор ер нь яг монгол хүнээ дэмжиж тийм үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж энэ цаашдаа монгол улсдаа маш хэрэгэлтийг тэр үйлдвэрлэлийг монгол үйлдвэрийг хөгжүүлэх нэг суурь нь болохоор монгол хүмүүс бидний гарт байгаа. Бид нар нэг ч гэсэн зүйлийг дэмжиж авснараа энэ эх орныхоо хөгжилд оруулж байгаа одоо маш том хувь нэмэр юм аа. Тийм учраас бүгдээрээ энэ үндэснийхээ баяраар үндэснийхээ одоо бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж үндэснийхээ бүтээгдэхүүн нэгэндээ баяр бэлгэлж тийм ээ. Үндэснийхээ бүтээгдэхүүнээр ширээгээ чимж сайхан өргөн дээр дэлгэр одоо баярлаж шинэлцгээе гэж уриалжээ. Тэгээд монгол хүнээ дэмжицгээе, монгол үйлдвэрээ дэмжицгээе, үндэсний үйлдвэрээ дэмжицгээе. За бүгдээрээ сайхан шинэлээрэй. Үндэсний уламжилт баяраараа үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэж
эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулцгаая. Энэ цагаан сараар хүмүүс Монгол уламжлалаараа одоо байвал их сайн байна. Тэгээд одоо Монгол дээдийн өмсөн, Монгол цэцэл малгай тэгээд үндэснийхээ оцснуудыг өмсөө. За тэгээд нөгөө эдгээр удаандараа болохоор энэ цагаан эдээ. Тийм ээ. Энэ бас нэг уус, би бол нэг уус гэдэг байхгүй нэг өвчөө их. За. Тэгэхээр яг ууц тавьдаг уусууд нь настай уусууд тавьдгүй яах вэ? Гэхдээ бас өвчөө тавихад бас зүгээр. Их сайхан дараа нь одоо хүүхдүүд ингээд хүмүүс идж яхад их сайхан байдаг гэдэг багтаага өөртөө ойлгоцоо. За тэгээд ер нь хүүхдүүдэд бэлдэх гэхлээр голдуу өөрсдийнхөө Монгол уламжлалын Монголынхоо хийсэн юмнуудыг л одоо бэлэг болгох юм даа өгшин бид хоёрын. Тэгээд Монгол омс гэж байна. Тэгээд Монголын говийн юунууд байна шүү дээ. Тэгэхээр хүн байна, говь байна, гоёо байна. За юун түрүүнд одоо удахгүй болж байгаа үндэсний их баяр цаасаар Индиго энэт арт хүндээ хүргээ. Тэгээд залуучууд бидний хувьд бас за миний хувьд бол мэдээч яриг бэлэг сонголтын дээр бол нэг явахгүй тодорхой. Гэхдээ яг манай өвөө өмнө ч юм те аав ээж бусад ах дүүнэр ингээд байж байгаас өсгөөд хамгийн чухал нь угаасаа залуус ихнэр одоогоос эхлээд үндэсний бүтээгдэхүүнээ илүү хэрэглэх юм бол цаашид манай улс орн хөгжиж ирэхэд илүү их эдийн засгийн хувьд бусад талаараа хүмүүсийн хувьд юм уу илүү юм үр өгөөжтэй байх болоо. Тэгэхээр залуус ихнэр эхлээд багасаа ингээд үндэсний үйлдвэрлэлээ юм дэмжиж эхлэх юм бол цаашид ингээд цаашдаа нөлөөлөх нь илүү их байх юм болоо. Тэгэхээр залуус бүгдээрээ хамтдаа үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэхээ. Үндэснийхээ юмыг л зориултад байдаг юм байна. За энэ дэ Монгол хүн монголоор бай гэж хэлдэг да. Үндэсний уламжилт баяраараа үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэж эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулцгаая. Хатаны бүтээгдэхүүнээр үйлчлэгээ Натаатан компани хүн ардаа чанартай хэмт бараа бүтээгдэхүүнээр үйлчлэх эрхэм зорилгынхаа хүрээнд чанартай хэмт бараа бүтээгдэхүүнээр 20 жилийн ажиллагаа дотордоо явж байна. Тэгээд манай компани цагаан үндэсний их баяр цагаан сарын тухайгаар баярын бэлтгэл хөтөлбөрөөр болж байна. Тэгээд 3 төрлийн төрлөөр байгаа 20 янзын компаниуд нэгдсэн. Тэгээд манай компани дээр өөрсдийн дөрөвтэй бүтээгдэхүүнээр болгоод бэлгээ болгоод бүрэн боломжтой. 2600 маань дээр ерөнхийдөө нүүр зэрлэгч сүм шингэн гарын тос юуны дижитал маск гэсэн ийм зүйлтэй байгаа. Тэгээд энэс бас ингээд төрөл төрлөөр өөртөө сонгоод бэлгээ болгох бүрэн боломжтой. За 1500 маань дээр болохоор нүүр зэрлэгч сүм шингэн үсний дижитал тос. За энэ үсний дижитал тосын хооронд бас хүүхдийн тос, гарын тос орох бүрэн боломжтой. За мөн 1000 төгрөгийн бэлэг байгаа. 1000 төгрөгийн бэлгэмээр цайруулах тос, за мөн гарын тос гэсэн ийм сонголтуудтай байгаа. Эндээс бас өөртөө танаар хүссэн төрлөөрөө болгоод авч явах боломжтой. За тэгээд та бүхнийг үндэсний цагаан сар гэсэн энэ баяртаа Монгол үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж үндэснийхээ бүтээгдэхүүнийг хэрэглэж сайхан барилгаарай гэж та бүхэнд хэлье. За манай энэ бэлгийг Гранд Плаза, Оргил худалдааны төв, Замбаалга худалдааны төв, Everyday Max гэсэн сүлжээлчгүүнээс авах бүрэн боломжтой байгаа. За та ер нь Мантагийн бүтээгдэхүүнийг хэдэн жил хэрэгжилж байна? 5-6 жил. 5-6 жил. Ер нь ямар бүтээгдэхүүнийг хэрэгэлдэг вэ? Камарна. Таны ер нь сэтгэлд ер нь хэр зэрэг одоо хангалуун байна хэрэглэснийх? Баян хэрэгжилж байгаас нийтж байгаа учраас хэрэгэлдэг. Сайн давхардаг ч бас тийм бүтээгдэхүүн сайн хэрэгжилж. Манай хамт олонд ажлын амжилт хүсээ бүтээгдэхүүн биш олон нэр төрөлтэй биш сайхан болохоор айлгч гэсэн. Үндэсний уламжилт баяраараа үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэж эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулцгаая.